За тэгээд алтан шар зам маань үлзийтэй байх алтгай. Одоо энийг харж байгаад бас их баяртай байна. Надад зүг байгаарай. Вечером смолкнут звуки города. Екатеринбург хот нь хүн амынхаа хувьд Оросын холбооны улстай 4-р ордог. Оросын холбооны улсын Свердловск мужийн засаг захиргааны төв хот. За тус хот нь Уралын нуруу болон Эсэт голын зүүнтэй оршдог бөгөөд Евразийн их газрын төв хэсэгт Европ болон Азийн хил дээр оршдгоороо маш онцлогтой хот юм. За Екатеринбург хот нь үйлдвэрлэл болон хөгжлөөрөө Оростой 3-р ордог орчин үеийн томоохон хот юм аа. За Екатеринбург хот нь 1723 оны 11-р сарын 18-нд Оросын эзэн хаан Петр 1-р хааны зарилгаар баригдсан бөгөөд түүний хат нь 1-р Екатеринагийн нэрээр нэрлэгдсэн хотоороо бас их алдартай. За мөн Оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николай хааныг тус хотод түүний гэр бүлийн хамт буудан хороосноор түүхэнд улмураа үлдээсэн хот гэж нэрлэдэг. За Оросын эзэнт гүрний Санкт Петербург хот нь Оросын Европ руу харах цонх болж байсан тухай үедээ харин Екатеринбург хот бол Азийн цонх гэж нэрлэгддэг байсан юм бэ. Есть места 100 крат, но родней. За Екатеринбург хотыг 1924 онд Оросд коммунизм ялснаар коммунист намын зүтгэлтэн Яков Свердловын нэрээр Свердловск гэж нэрлэсэн юм бэ. Добрый брат, здесь страны мастерство и сила домов. За зөвлөлтийн үеийн турш зөвлөлтийн үйлдвэрлэл болоод эдийн засгийн хүчрхэг төв байсан хот. За агуу их орны дайны үед Свердловск хотод 1941-ээс 1943 оны турш Зөв толгойд улсын радио дамжуулах станцын төв байрлаж байсан юм байна. За бидний канон дээр үзэж заншсан анхаараараа Москва хотоос ярьж байна. Говорит Москва гэд ярьдаг шүү дээ. За тэр мэдээллийг маш нууц байдалд Москвагаас биш Свердловскоос алдарт нэвтрүүлэгч Юрий Левитан дамжуулдаг байсан маш сонин түүхтэй. За сүүлийн жилүүдэд эзэн засаг болон хүн ам нь хурдцтай хөгжиж байгаа. Сая 500-аад мянган хүнтэй юм бэ. За Оросын хамгийн өндөр тэнгэр багандсан барилгуудын ихэнх нь тус хотод байдаг гэж хэлж болно. За тодорхой хэлэх юм бол 1189 өндөр байшингууд баригдсан юм байна. За түүнээс 20 гаруй тэнгэр багандсан барилгын хамгийн өндөр нь 209 м өндөр Эсэт гэдэг барилгыг
нэрлэдэг юм байна. За Екатеринбург хотод бараг л бүх төрлийн нийтийн тээврийг ашигладаг юм байна. За 1991 оноос хойш метрог нийтийн тээвэртэй нэвтрүүлж ашиглах болсон. За Екатеринбург хотод Уралын холбооны их сургууль, Уралын улсын уул уурхайн дээд сургууль, Екатеринбургийн цэргийн дээд сургууль, Уралын улсын ангаах ухааны академи, Уралын улсын хөдөө аж ахуйн академи, за гэх мэт олон их дээд сургуулиуд байдаг юм байна. За 2000 оноос эхлээд Екатеринбург хотод худалдаа бизнес болон аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эхэлсэн гэж үзэж болно. Борис Николаевич Ельцinin хорсолт үйл ажиллагааных нь ихтэй холбоотой. Одоо жишээлбэл тэр үед гарч ирсэн самбар байгаа байхгүй зарлын самбар. Тэгээд Борис Николаевич Ельцинтэй оюутнуудтай уулзалтаа 1981 оны 5 сарын 19-ний 16 цагт залуучуудын ордонд болон интернет ингээд зарлан хэлж байж байна. Энэ 80-90 оны тэр үеийн Орос айлын загвар. За одоо яг ийм том фронттай. За энэ ч ингээд ийм халууцчтай. Тэгээ ийм зургт нь ажиллаа. Тэгээ би телефон Алло. Тийм компьютер дээр ажиллаж байгаа. Нээлтсэн төв гэдэг ийм том одоо төв байгаа. За энд урд талд нь офисууд. За яг энэ бөөрийнхээ хэсэгтээ болохоор Ельцингийн тухай асар том хоёр давхар музей байд юм байна. За музей дотор зураг авахлахгүй хайлтны жоохон зураг авлаа. Гэхдээ 1991-ээс 99 оны 8 жилийн турш за бараг 9 жил болж байгаа юм. 9 жилийн турш Борис Николаевич Ельцины анх одоо коммунист нийгмийг яаж унгааж ирсэн. За тэгээд яаж перестройкыг хийж ирсэн. За тэрнээс хойш хамгийн сүүлд одоо хугацаанаас жил хагасын өмнө ерөнхийлөгчийн судлаа өгсөн тухай маш сонирхолтой музей байдаг юм байна шүү хүмүүсээ. За та бүхэн Екатеринбургт ирвэл энэ музей заавал сонирхоорой. За миний хувьд бол би өөрөө анх 90 онд хувьсгал ялж байхад бол би хамгийн түрүүнд явж байсан өөрөө одоо арчилсан хувьсгалыг маш их дэмждэг хүн. Тэр одоо 90 онд хувьсгал ялаагүй бол бид нар одоо ингээд гадаад дотоод яваад одоо дуртай газараа зугаалаа тий. За дуртай газараа үзээд ингээд сонирхоод өөрийнхөө нүдийг нээгээд явахгүй шүү дээ. За 87 онд энд Оросын холбооны улсад перестройка гарсаад Оросын одоо зөвлөлт холбоот задран унснаар за манай Монгол улс ч гэсэн тэрний нөлөөгөөр
арчлан хувьсгал яасан гэж би миний хувьд бол боддог. За тэгээд та бүхэн энд заавал ирж үзээрэй. Би бол маш их сэтгэл хөдлөлөө. Тэгээд за энэ дотор жишээлбэл тэр үеийн одоо 80-аас 90-ад оны хав хоосон байсан дангуунууд хүртэл байна. За тэр дотор өшөө одоо Кипичний Орос айлын одоо нэг том стенктэй, амар том стенктэй дундаа нэг зурагттай. За тэгээ үздэг байсан телевизийн нэвтрүүлгийн хүртэл одоо энэ музей дотор байна. За жишээлбэл яг Лебединий озер хунт нуур гараад, за мэдээ гараад, за тэр тэгээд нэг тавилиц гардаг байсан ч ирдзээд тэр тавилицыг хүртэл гаргацсан. Тэгээд үнэхээр энэ музейг бол маш сонирхолтой хийсэн байна хүмүүсээ. Сонирхолтой хэлэхэд 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч хотууд нэг болж байгаа юм байна. За Екатеринбург хотын төв гудамж буюу машин явдаггүй вайн нарын гудамж. За тэр Ленины гудамжаас эхлээд вайн нарын гудамж гэдэг ингээд чулуун одоо шалгаж одоо хэлэх таашин гудамж нь ингээд битүү чулуугаар замыг хийдсэн. За энэ төв гудамжинд нь зав ер нь хүм мөн их муутай. Жаахан темирхүү юм байна. Уулын төв гудамж нь юм чи бочгон жаахан байх гэсэн чи одоо огт хүн байдгүй шүү. Если вы не бывали в Свердловске, приглашаем вас в гости и ждем. Мы по городу нашему вместе красотою любуясь пройдем. Весел ласк. За бид ороо Екатеринбургийн гол гудамж болох вайн нарын гудамжаар нэлээд алхсан. За тэнд хүн амьтан багатай байсан боловч нэг хосуутай уулзаж тэр хэдтэй жоохон яар зогслоо. Потому что за би Екатеринбург хотод оюутан байж байгаад одоо 5 жил амьдарч байгаа. За Екатеринбург бол маш их гоё хот, хүмүүс нь маш их Сибирийн хүмүүс болоод их сайхан замтай. За би бол 30,000 рублийн цалин авдаг. За амьдралд бол одоо бараг хүрдэггүй. да, учились, работаем сейчас. Логопед гэдэг. За би багшаар ажилладаг. Би 20-с 25,000 рубль сард авдаг. Ставит, правит. Он и в белую зимнюю пору сердцу друга до боли знаком. Одоо шөнийн 1 цаг болж байна. За Екатеринбург хотоор ороо гэрэлтэй үед их гоё байдаг гэхээр нь явж үзлээ. За тэгээд сая бидэд проспект Ленина гэдэг гудамжнаар явсаар байгаад энэ Прудина гэдэг эдгээр өөрсдөө нэрлэж заншсан. Петр хаан анх энэ хотыг байгуулсан 23 онд байгуулад 24 онд энд анхныхаа одоо заводыг байгуулсан. За тэр заводыг байгуулж исэн газар дээр нь одоо Екатеринбургчууд сая тэр нэг хадыг босгосон байсан. 1924 онд Свердловск гэж нэрлсэн. За 91 онд буцаад Екатеринбург гэж нэрлсэн тухай бичсэн. Түнэлэн доогуур одоо Виктор Цойгийн зургийг зурсан залуучууд энэгээрээ их ороог өнгөрүүлдэг газар юм байна. Орон цагаар ийм шөнийн цагаар залуучууд нь их зугаалж өнгөрүүлдэг юм байна. Гэтэ миний ажилласнаар бол бас хүмүүс ер нь нэг орон цагаар арх ягаад чи өнөөдөр одоо ажлын өдөр халамцсан хүмүүстэй би их таарлаа энэ гудамжинд. За тиймэрхүү сэтгэл үлдэж байна да. Екатеринбург хотоор шөнө зугаалахад бол маш их үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Вечером смолкнут звуки города, снова плыть между тьмой и светом. Мы с тобой, как и прежде, молоды, и бродить будем до рассвета.
домов твоих огни. Светлей всего на свете и летний ветерок живительно упруг, где зелень тополей склоненных. Орсын хамгийн сүүлийн хаан болох эзэн хаан болох Николай хоёрыг гэр бүлийнхэнтэй хамт за мөн тоогооч гурван зарцынхаа хамт буудан хөнөөсөн газар за энэ сүмийг байгуулсан юм байна. Екатеринбургийн засаг захиргаан губернаторын шийдвэрээр 2000-аас 2003 онд барьж байгуулсан сүм байна. За тэгээд энэ хавьд нь одоо нэг хөшөөнд байгаа гэсэн энэ хаваар явж сүнэрхээ гаднаасаа бол маш тийм үзэсгэлэнтэй гоё сүм байна. Энэ хотыг бүр нэлийн чимсэн сүм байна. За энэ тэр дээр бол чест Пред Господи смерть предподобный юу гэж тэр нэг гаргахдаггүй сүүлийн үг нь. Ямар ч байсан энэ яг тэр Николай хаан зориулаад энэ сүм бариад за 2003 онд энэ сүмээ одоо нөгөө амьлуулна гэж ярьдаг штэ. Амьлуулсан юм билээ. За тэгээд одоо энд хүмүүс зочид гадны зочид төрөлгчд болон ер нь энэ хотын оршин суугчид нь байнга орж залбирч мөрөгдөг тийм сүм болсон юм байлээ. Борис Николаевич Ельцин сая тэр музейд очиад байж хах тэр өөрийнхөө тэмдэглэл дээр бас энэ сүмийн тухай бичсэн байна лээ. За юу гэж бичсэн гэхээр за бид тухайн үедээ бол маш муухай юм хийжсэн. За одоо бүхэл бүтэн гэр бүлийг тэр одоо өөрийнхөө хааныг те одоо буудан алсан. За тэгээд бид одоо амар ичмээр юм хийсэн бид нар ичгч болно. Гэхдээ одоо нэгэнт тэр бүхнийг залж болохгүй өнгөрсөн юм да гэж өөрийнхөө сэтгэл дээр бичсэн байлээ. Сүм нь ийм хоёр хэсгээс бүрдэж байгаа юм байна. За тэр нь одоохондоо хаалттай байна. За эндээ болохоор за яг энэ Оросын сүүлчийн хаан эзэн хаан Николай хоёр зориулсан одоо энэ музей байдаг юм энэ ч. За ийшээ нэг ороод үж болсон үзээт зураг авахлах нэг уу юу? Оросын сүүлчийн эзэн хаан 2 дугаар Николай 1894-өөс 1918 онд Оросын эзэнт гүрний төр барьж исэн. За Армановын удмын сүүлийн залгамжлагч. За үнэн алдартны шашны гигантин гэж нэрлэгддэг хүн байсан. Харам на крови гэдэг нэртэй энэ одоо хийдийн яг урт талд нь одоо Николай хаан хүүхдүүдтэйгээ байж байгаа хөшөөнд байна. За ингээд тэр Николай хааны музей руу орох гэсэн боловч 7 цагаас хаачт юм байна. Гэхдээ үүдэн дээр нь бэлэг дурсгал юм зүйл зарж байна. Энэ хөшөөг харахад нөгөө баг хүүгээ тэрвэрсэн. Түүхийг ингээд тийшээ ороо сонсоод хүмүүс нь ярьсан чинь бас надад жоохон хүн сэтгэл төрөөд байна. За тэгээ одоо ийшээ гараад тэр доор ингээд фото зурагжуулсан юм түүхэн байж энэ бүгдээрээ тийшээ очиод тэр түүхээс нь жоохон сонирхоодох юм. 1918-нд 7 сарын 14 ингээд энэ Ипатерин дом яг энэ сүм байгаа газар байсан. За тэр Ипатерин домыг Ельцин ерөнхийлөгчийн тушаалаар энэ байрнаас нь юу яагаад одоо устгасан шилхэд хаашийн шууд буулгаад дээр нь энэ сүмийг барьсан юм билээ. За энэ одоо яг ингээд залбираад байж байгаа тэр үеийн зураг байж байна. Хаан Тоболск хотод мод хөрөдөж байгаа байтал 5 хүүхэдтэйгээ ихнэртэйгээ байж байгаа зураг байна. Энэ дот бас хүүхдүүдийн зураг нэстэ гоё зураг байгааз. 1917 онд оны 100 фото Мари гэдэг хүн авсан юм байна. Энэ болохоор хүүхдүүд нь ногооны талбай дээр ажиллачаад амраа сууж байгаа юм байна. Ийм сайхан тийм босралтай гэр бүл өөрсдийнхээ одоо ингээд хааныг ингээд буудаж ална гэдэг бол угаасаа гэхдээ тэр үед нөгөө одоо нийгэм тийм байжтэй л гэж хэлэхээстэй одоо бүр харахаас л бүр айгу сэтгэл айгу хүнд. За Харам на крови гэдэг энэ одоо яг өгчилж орчуулах юм бол одоо цусан дээр барьсан сүм гэж хэлэх юм да. За тэгж хэлэх гээд байгаа байхгүй юу? Ипатерин байшинг буулгаад оронд нь энэ сүмийг барьсан. Цэргүүдийн каш гэж орсуудын иддэг каш биш кашиг амсч үзэж байгаа зураг байна тэр Николай хааны тэр дээр энэ дээр хааны гэр бүлийн оршуулгын зураг байна. За энэ би тэр түүхийг уншиж байхдаа бол одоо цагааны офицер Колчакийг энэ Екатеринбургт ирэхээс хэдхэн хоногийн өмнө хааны гэр бүлийг большевикууд цаазалсан байсан. Тэгээд дараа нь Колчакийн айран мөрөөд одоо бас 1920 он хүртэл
энэ Екатеринбургт засаглалаа тогтооцсон байсан юм билээ. Тэгээд 1920 онд зөвлөлтийн айрам дахиж Екатеринбургийг эзэлж авснаар нэг мөсөн одоо зөвлөлт засаг тогтсон гэж үздэг. За тийм болохоор яг тэр үед Колчакийн засаглал тогтсны дараагаар энэ хааныгаа ингэж оршуулж ирсэн байх гэж би бодож байна. Ганина яма гэдэг за нөгөө Оросын сүүлчийн эзэн хаан Николай II-ыг сүмийн гадаа буудаж алаад тэр үе уурхаа байсан юм билээ. За тэр уурхаадаа ингээд энэ давчирч булаад за булсныхаа дараагаар 2 хоногийн дараагаар буцаагаад тэр дотроосоо бүх одоо шарлуудыг гаргаж аваад бүгдийг хөрөөдөөд гар хөл бүх юм эргэтэнгүүдийг салгаад за асар их хэмжээний бензинээр шатаагаад за бензин шатаагаад үлдээгүй хэсгийг нөгөө кислотаагаар түлж одоо хийсэн гэмт хэрэгээ уул мөргөө болгосон тийм түүхтэй байна. За тэгээ Оросын холбооны улс энэ бүх үйл ажиллагаагаа анхааралд наваад эхлээд энэ хөшөөний оронд бол урд нь ийм зүгээр крест, модон крест бассан байсан байгаа. За тэгээд тэр кресттэй янзалцсан. За тэгээд яг энэ газар нь эрэгтэйчүүдийн монастыр хийд босгоод одоо хотын түүхтэй танилцахдаа ирж энд хүмүүс их цуглаж үзэж хардаг газар бий болжээ. Гэхдээ яг ямар ч байдаг гэсэн хожимдсан ч гэсэн энэ асуудаа ингэж шийдээд ингээд түүхийнхаа одоо уул мөрийг эргээгээд ингээд босгосон бас их зүгээр. Смолкнут звуки города. Так издалека посмотри.
принципе. Между тьмой и светом мы с тобой, как и прежде, молоды. И бродить будем до рассвета. Домов твоих огни светлей всего на свете. И летний ветерок живительно упруг, где зелень тополей, склоненных над сетью. Мой самый лучший друг, мой Екатеринбург. Может быть, красивее есть места 100 крат, но родней город сердцу милый, отчий дом. За бид Екатеринбург хотоос 40 км-ийн зайд оршдог энэ Малыг Белая лошадь гэдэг ийм морин одоо яг юу гэж хэлэх юм бэ? Морин тойруулга гэж орсууд ярьдаг. За тийм газар ирчээд энэ болохоор маш том ийм морины одоо том 2-3 морин сургуулийн газар байна. За энэ дотроо жишээлбэл хүүхдүүд болон томчуулыг морин сургадаг юм байна. За тэгээд бид нар яах гээд энд ирсэн гэхээр ерөнхийдөө нөгөө Орос морин үзүүл их гоё байх гэж бодоод ер нь Орос юм том одоо нөгөө Томс гэж ярьдаг тэр моринууд их сонирхолтой санагдаад энд ирсэн. За тэгээд энд ирсэн чинь харин их сонирхолтой юм байна. Яан занзын одоо парод байт юм байна. Зөвхөн Оросоос гадна Англиас ирсэн пародч байт юм уу те. За тэгээд ийм манай Монгол морь шиг ийм давжаа морнууд хүрт байх жишээтэй те. Тэгэхээр тэр нэрнүүд нь яан занзын нэртэй. Тэгээд би сая асуудал ер нь чухам ямар нэртэй энэ нэр нь хаанаас гаралтай ямар морь өгөө. Зарим нь одоо Европоос ирсэн, зарим нь Англиас ирсэн, зарим нь яг цэвэр Оросын морь байна. За тэгээд зарим нь одоо нэг Оросын гурвалсан морь байдаг шүү дээ. Одоо нэг аюунда чарган дуглаад ингээд явдаг аж ахуйд хэрэгэлдэг тийм пародын морд хүртэл байна. За тэгээд спортын мордууд нь болохоор маш их тийм өндөр том биетэй. Тэгээд ийм спортлог. Яг спортод яг хичээлдэг нас нь болохоор 5-7 нас юм байна. За 15-6 нас болоод ирэхээр жоохон хөгшрөх ч юм уу одоо хүүхдүүдэд хичээл ном заах те. Эсвэл томчуулт ч юм уу энэ морин тойруулгад ингээд хичээл заадаг тийм зорилт төр за байлгад юм байна. Мой Екатеринбург. Доброе, очень послушный. Можете обратить внимание, какая... Тэгээд угаачаа дараа нь ийшээ халаачдаг юм. Одоо халуун ямар өөрөөр хэлбэл усын хатаан гэсэн үг шүү дээ. Для такой силовой работы. Но здесь же она у нас используется под верхом. Тийм жижигхэн одоо хараа ингээд сайн ах юм бол Тяжеловозы, они сами в основном невысокие. хүн жингих гинэ тэнгүүтээ жоох юм намхан байт юм бэ. 11 настай юм байна. Залуу байхдаа юм хар саарл өнгөтэй байж байгаад одоо ингээд цагаан болцсон юм Чем они стало у нас? Одоо зүгээр нэг хүн буурлуулдаг шиг ингээд өнгө нь өөрчлөгдөд хөвшөрт тусмаа өнгө нь цагаан болчт юм байна. Бас их өндөр биш тэгээ араб парод гэж байна. Элсэн цүлд удаан явах зориулттай тэгээд ус баг хэрэгэлдэг тэгээд Долго могут. энэ араб парод гэхээр энэ одоо хушуу нэм нарийнхан болоод ирсэн юм байна. Маш их тийм төсөв төвчээртэй гинэ. Голдоо юм саарл өнгөтэй байт юм биш үү? Тэн дээр өөрөө ингээд морин хушуугаа өргөхээр ус нь гараад ирд юм байна. Тэгээ энд өдөрт ингээд мордууд өнждөг тийм өдрийн дэнник гэдэг юм өрөө байт юм байна тусдаа. 4-5 настай хүүхдүүдийг сургадаг их томоотой сургуультай морин байна. 25-30 жил амьдрт юм байна. Ер нь эдгээр мордон тэгээд 13 настай болдгоор яг дунд зэргийн настай л байт юм байна. За энэ бол яг Орос парод юм байна. Ямар ч тийм парод байх маш их цус холилдсон. За хүмүүс шиг тэгээд өндөр нам янз янз байдаг гинэ. Эго ухаантай морь гинэ тэгээд жоохон залхуу гинэ. Дөнгөж сурж байгаа хүнийг суух юм бол өөрөө ерөөсөө хөдөлгөө гинэ айгу ухаантай морь гэж байна. Морийг гэмтээхгүйгээд энэ хөлөнд нь ийм уулчт мэн нэг хөлөөрөө нөгөө хөлөө ингээд гэмтээчдэг гинэ. Тэгэхээр ийм эрзэн одоо нэг за энэ болохоор одоо нэг спортын морь юм байна. Тэгэхээр одоо нөгөө нэг жихэн Томск юм шиг айгу өндөр.
7 настай юм байна. Тэгэхээр 7 настай гэхээр яг одоо дундаж насанд орж байгаа юм л да. Тэгээд ингээд яг одоо яг тэмцээнд оролцдог. Өдөрт 3 удаа авиасаар хоолдог, бас сенагаар хоолдог гэж байна тий. За авиасаар бол энэ яг тэмцээнд оролцож байгаа мордод бол маш их хэмжээгээр сайн хооллох хэрэгтэй гэж байна. Ажлын дараа яг хүмүүстэй адилхан юу нэг цаг хэрэгтээ иш одоо өөрийнх нь өрөөнд хийж хаагаад за ус хоолныхаа дараа өдрийнхөө ажлын дараа нэг цаг хэрэгтээ усууж болдгоо гинэ. Энэ нөгөө нэг яг спортын нөгөө нэг хараалтын тэмцээнд оролцдог юм байна л да. Нэг өндөр биш байгаа байхгүй. Перская гэдэг нь Германы парод гэж шүү. За одоо энэ ингээд нөгөө хувийн холоод ирэхээр юм спортын болоод ирэхээр юм өндөр гоё яг нөгөө томсгнууд нь гарч ирдэг байхгүй. За 5 настай. Пеги гэдэг нь бүрийн цэнхэр нүдтэй. Морь ер нь ийм нүдтэй байдгүй гинэ. Энэ зүгээр сургалтанд ашигладаг морь юм байна. Энэ нөгөө Будёновский нөгөө морин корпус энэ гэдэг байдаг шүү дээ. Яг тэр пародын морь юм байна л да. Тийм өндөр биш дунд зэргийн оростой. Маш их тийм өргөн юм хүзүүтэй тийм биеийн хэмжээ томтой моринууд байдаг юм л да. Одоо энэ айгу том мөртлөөс айгу урт гинэ хүзүүн. Ерөнхийдөө өөр пародод ерөөсөй байдгүй гэж байна. Одоо энийг зарах гэж байгаа юм. 150,000 рублээр зардаг гэж тийм. За энэ морных нь хэрэгслүүд юм байна. Одоо имэйл гээд энэ хазаар бүр 3 давхар юм. Эхлээд энийг хамгийн доор нь өмсгöd. Тэгээд дараагаар нь энэ ийм зузааныг өмсгöd. Тэгээд хамгийн сүүлд нь энийг гэхээр морны нуруунд дээр бол айгу тийм зөөлхөн. Энэ болохоор хөлсийн ингэ шингээж авд юм байна л да. Хамгийн гол нь болохоор зэрэг энэ одоо нөгөө имэйлээ бас муухай олохгүй зорилгоор нөгөө хөлс нэвчихгүй гэж хэрэгэлт юм байна. За яг жинхэнэ Орос парод гэж байна. За энэ Орос парод одоо дээр үед нөгөө нэг Оросын гурвал морь гэж байдаг гэсэн шүү дээ. Яг тэр гурвал моринд ашигладаг байсан. Яг одоо нөгөө жинхэнэ Оросын Томсог морь гэж ярьдаг шүү дээ. Зүгээр хүмүүст унуулахад айгүй дуртай гурлаад явахаар жоохон дургу байсан гинэ. Тэгээд энд авчирсан байна л да. Не зависит. За Европоос морь авчирх юм бол у нас тоже есть дорогие. 3 саяас эхлээд 3 сая рублээс л эхэлдэг байна л да. За Оросын парод нь болохоор бас хэрвээ ингээд сайн сургацсан морих юм бол 3-аас дээш сая рубль болт юм байна л да. За энэ хараа унаг. Двухмесячный жеребец. За 2 сартай унаг за дөнгөж сая 2 сарын өмнө төрсөн юм байна. 6 сар хүртэл цуг байлгад юм байна. 6 месяцев. За энэ ингээд машиныхаа араас ингээд зүүгээл морио ачаад явдаг ийм гоё дотроо хідэн морь багтдаг гэсэн чи 2 морь багтна гинэ. Таслахаатай. Тэндээ ингээд өвсөө уйлцсан байна. Хоолын. За ингээд дотроо айгуу зайтай. Энэгээр хүн ингээд онгоолгоод бас харах юм байна эндээ хаалхтай. Энэ бас юу дууртай запас дугууны нурдаа байна. 2 талаараа хаалхтай юм биш үү? Яста энийг Монголд аваачвал 2-2-оор нь морио ингээд зөөгöd явал үнэтэй мордуудыг бол орсууд мэдээж ингээд зөөдөг баг. Бас их зүгээр идэв шүү. Тэгээ энэ моринд хариулгын энэ сургалтын газар нь болохоор за нэг хідэн модон байшингууд барьцсан. Гэтэ энэ тойруулгууд нь та бүхэн сайн харсан баг тэр хүүхдүүд сургаж байгаа нь тэгээд хүмүүс энд бол маш ихээр ирдэм бэ. Би сонирхлоор та зүгээр нэг өдөржингөө ингээд сургаа зөв анхан шатны сургалт ингээд авал ямар үнэтэй байхаа гэсэн чинь 2000 рубль. За 2000 рубль гэдэг чинь Монгол мөнгөөр за нэг 90,000 төгрөг болж байна. За тэгэхээр айгу үнэтэй байгаа 90,000 төгрөгөөр нэг өдөр явна. За тэгээд сар явсан ч хамаагүй ялгаагүй хоногоор нь үржүүлээд авах юм байна. За тэгээд тэр хаалгаар ороод ирсэн чинь нэг юм жижигхэн зоопарк маяг юм байна. За тэр зоопарк нь болохоор бас л нэг хүний 300 рубль ч гэдэг юм уу те. Ер нь ингээд хаач явж исэн хүмүүс ингээд нэг иймэрхүү аж ахуйнууд байгуулчаа тэр аж ахуйнууд нь ингээд хүмүүсийн чөлөөцгийг өнгөрүүлэнгүүтээ мөнгийг бол маш их олж байна. За ингээд хүний мөнгө тоолохоо болъё. За дахин уцаа баяртай.
харж байгаадаа бас их баяртай байна. Надад зүг байгаараа